За тэгэхээр бид хоёр шууд Ямаа 8 халуун дээр гिचээр дараагийнхаа дугаарыг шууд өргөжлүүлж чинь. Тэр маань юу гэхээр зэрэг өмнөх дугаар дээр бид хоёр зургаар өрсөлдсөн бол одоо нэгэндээ зураг зурж өгөөд ахаад зургаар өрсөлдөнө. Тэгвэл нэг нэгнийхээ нуруунд дээр зурж агаад дараа нь нөгөө нуруунд дээрээ зурулж байгаа хүн ахаад эн чинь зурдаг штэ. За тэр зургийг өчтөө яг энэ чаленжийг бол манай үзэгчид бас сайн мэдэж магадгүй. Тэгээ хэн нь илүү мэдрэмжтэй вэ гэдэг дээр л гол шалгуур явагдаж байгаа учраас намайг төвчээрэй. Тэгээд сонгоод өсөлтөд байгаа юм шиг. Юу ихтэй шийдэг байж. Үгүй хурд. За хаач удаа. За яна цаасаа би яваад. За. За би читгэл. За. За. Битээ. За. Битээ. Юу мэдрэгжин л та гэхдээ нэг юм сонирн байна. Мэдрэг одоо тэгээ зур. Мэдрэгснээр л зур. За. Зурсан юм байна. Ахад. Мэдхгүй нэг энэ авдал зурлаа ямарчсан. За. За. Ийм зураг байсан үзэгчтэй. Оо надад яг энэ мэдрэгцсэн юм сая хамгийн сүүл гэсэн чи шал өөр газар зурч. Энэ айгу баримжаагүй юм байна үзэгчтэй. За. За тэгвэл одоо хэдүүлээ орыг хэрхэн зурхыг харцгаая. За манай үж бол бүжиглдэг мэдрэмжтэй гэд байгаа. Одоо л хэдүүлээ шалгацгаан да. Муухай байсан. За би чамд биш тий. Юу гэм блэ? Сайн цаасаа наагараа за. Маа нэг гарч байгаа. За. Юу тусаа? Чи нөгөө яг өргөн ногоон дээр зурлаа. За. Тавьж байгаа. За. За. Зурсан юм уу? Юу ч мэдэхгүй. За тэгвэл өргөжлүүлэн зуртаа. За. Сурж байгаа чи мэддэхгүй. Юу ч мэддэхгүй. Наа миний басаа зурх уу? Ялгаагүй л юм л та. Энэ юу мэддэхгүй байгаа даа. Мэддэнэ. Надаас мэддэг юм биш үү? За. За. Мэдэж гинөө. Ахаа хийсэн зурж байгаа юм уу? Өргөжлөж байгаа юм уу? Хийсэн юм уу? Тодруулж зурж байгаа юм. За ахаа хийсэн зуртаа. За. Ахаа зурх юм бол энэ цаасан цаараад чиний подолтон дээр гахаар болчихлоо. За, ядлаа шүү. За. 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 Юу зурах? За. Зураад юм. Зураад юм. Мэдгүй чиний зурчаач юусэн мэддэхгүй. Болов уу? За боллоо. За ёстой юу ч ойлгосонгүй. Юу зурсан юм? За бэлөө. Яг 2 3 Энэ харин нэг сайн мэдрэгддэггүй юм байна үзэгчтэй. Эсвэл бид хоёр тийм мэдрэмж дутуу юм уу? Ямар ч байсан би бас өмнөх дугаарын зурган дээр айгүй сонин зурцсан тий. Ихийнх нь ямар ч байсан зураг зурсан. Тэгээ зураг зурсан чинь мэдрэгдэх орчин нь ерөөхдөө амар хэцүү байлаа. Тэгээд одоо дараагийнх нь болохоор юу вэ гэхээр үг хичээ. Үгийг бол цаасан дээр бичихгүй шууд баллынхаа артлаар шууд нуруунд дээр бичээ. Тэгээ эхлээ үзэгчтэй ингэж бичсэн гэж харуулад тэгээд бичиж байгаа үгээ харуулчих. Тэгээд мэдээж өгүүлбэр байхгүй яг нэг үг байх хэрэгтэй. За одоо чиний хэлж. За би яг шарах юм тий. Чи цааш шарна. За. Цааш шараач. Наа харуулаач. Ой, наад балаа натаг. За. Тама. За.
За үзэгчтэй миний ихний үг. За уу бол мэдээж гаргахгүй гэж миний зүгээс үзэж байна. Сая зурган дээр бол ялцчихгүй жоохон хүнд байлаа. Жоохон хүнд буруу. Зурчих шиг боллоо бид хоёр гоёлоо. Тэгээ одоо урьдс үгүй алга чадах байхаа. За. За, үг бэлэн болсон. Эхэлцгээе. Үсэ. За. За. За, эхний үсэг шүү. Бич гараа балруул дахиад хэлээ. За. За. Хоёр дахь үсэг. Гурав дахь үсэг. Дөрөв дахь үсэг. Тав дахь үсэг. За. Би ингэж язахгүй эхлээд зүгээр орсон мэдрэмжээ тахад нэг бодоод зүгээр ингэж байгаагаар нүцчихэ гэж бодсон чи бүр ойлгомжгүй болчлоо. За нэгээр гураа ийм үг байсан. Ийм юу гэж? Гутал гэдэг үг байсан. Гэтнийг нь. Бай, зурга барьчих. Яа. За манайхаа гутал гэдэг үгийг гэтэн гэж мэдж битсэн байна. Тэцэд өгч байхгүй тий бүр. За одоо би нээч. Яа одоо би тавтай. Арай амархан. Я миний бичих үг болов. За айгаа амархан байх гэж бодож байна. Үнцэг сайтай сайн үг байгаа. За. За хэлээ шүү. Юу чамсаа тасалдахгүй явна штэ. Тэгэхээр чинь ойлгохгүй штэ. Үгүй ингэж биш зүгээр ингээд чинь ингэж ингэ заалгаж шууд уртаас нэг бичих гээд юм. Үгүй. Чи сая нэг юм ингэж бичээдсэн штэ. Яг тэр. За. За, ихнээс явлаа. За, би биччихлээ. Харагдаж байна уу та нартай? Өөст юу ч ойлгосон. Ямар хурдан бичт юм бэ? Их 3 дахь үсэг дээр явж байна вэ? За, ахаад нэг боломж олгоё доо. За. Тэгээ бодоо мэдэрснээ бич. Би бүр тийм л юм мэдэрсэн шүү дээ. За, 1 2 3 юу? Салют гинэ самраа. Бас Монгол үгтэйгээ. Эхнийх нь айгу зүй явжсэн байна. Энэ яг им ил дээр нэр алдах юм биш үү? Тий, наа чи ямар сонирн байгаа байхгүй. Төрөө үлээл явчих юм биш үү? Гэтэ би тэр оог ерөөсөй ойлгоо байхгүй. Яагаад саа гэж эхлээд за сам юм болов сан юм болов гэдгээс нь яа гэд оо болоо явчих гэдэг бөөгийн дээр нь тэгсэн чинь юу өсөвчжсэн бэ штэ. Юу өсөвчирч яаж ойлгох вэ? Ямар. За, сая Монгол үг бичсэн. Одоо энэ бол сүүлийн раунд. Final round. Одоо гадаад үг. За. Гадаад үг хэлээ. За наваа эргүүлээрэй. За. Гадаад үг чамд ямар үг дараа нь үгүй юм блэ? Богино хөө урт хөө. Нэг 5 6 сэтэл хатал нөө. За дөрөв нэг 5 сэтэл үг байх тоосон те. За бодё. Хамгийн амархан байж болох үг юу вэ? Гадаад үгтэй би бас бодчихъя. Би олчлаа гэжтэй би орыг ямар үг өгөх олчлаа. Амд хэцүү үг гэж бодчихлаа. За. Би билээ. За удаан бичээрэй. Би чамтай бүр 2 удаа бичиж өгсөн шүү. За. Яваа. Бичээ. За гурав үсэг. За. Нэг тийм вэж магтана. За. Ингээд л юм. Би чамбараа мэдээ өгөх гэдэг штеп. Ахавч. За тийм. За хэр. Ра. Раф. Мэдгүй. За болцоо. Би ч бүр ямар ч мэдрэмжгүй юм биш үү? Энэ сонирн болчлоо. За гадаад үг гэсэн юм зү. Гадаад үг гэсэн чинь яг нурган дээр бичгээр тэр үг нь өөр үг болоод байгаа байхгүй. За 1 2 3 бүр гадаад үсгээр ичхээс юм уу? Тий. Би нөгөө монголчцсан гадаад үг гэж бодсон. Үгүй. Гадаад үг бол гадаад. Тэгвэл би ч баг зөв явжсэн юм шүү. Эхний 2 үсэг бол зөвлөө. Энэ гэхдээ би R2 болоо. Ойролцоо юм байна. К гэж бас бодсон юм а. Тэгчээд ямар үг байд юм болоо гэд тэл ах гэж бодсон.
гадаад үг гэсэн болохоос биш гадаад монголчсон үг гэж хэлээгүй шүү дээ. За тэгвэл би чамд биш дээ. Гадаад ямар үг үзэгчтэй? Бид нарын хийсэн уран бүтээл. Мэдрэмжээ ажилуулаарай. Орой мэдрэмжээ ажилуулаарай. За бэж болж юм. За би амар амархан өглөө. За. Чи тэ хожоорой за. За. За, энэ гадаад үг. Энэ байна. Энэ юу айгуу. За. За. Хоёр удаа юу давтах болно. Нэг удаа давтаж өгөх боломжтой байгаа шүү дээ. За. Ихтэй юу ч ойлгосон яаж ч гэдэг юм бэ? За, дахиад сайн хараарай. За. Тэцнэ үү? Хайр тусаг. Так. За. За. Я. Тата бараг таацсан хаа. За. Нэг хоёрын гураа. Юу. Яа, бараг л таасан байж. Бараг л таасан байх шүү. Энийг л юу яцсан бэ? Энэ хоёр гэхдээ саяд амар ялгаагүй юу яасан. Бичигдсэн, мэдгдсэн. Би тэгтээ ингэсэн байхгүй. Одоо жишээлбэл юу үсгээд нь штэ. Энэ талаас нь явуулж маа. Тэгсэн албаар санаадад байсан. Би тэрийг мэдсэн. Тэгсэн чи чих амжилттай давлаа. Наад чи бараг тооц идөө. Наад чи. Yes. Мөн юм байна. За, тэгэхээр тооны харьцаа хэд болсон? Тооны харьцаа өмнөхдөр байж энэ дээр чи очичлаа. Тэгэхээр 9-4 юм уу да? 9-4. Биш ээ. Одоо энэ тооны харьцаа. Энэ дээр би очсон гэсэн. Тэгэхээр өмнөх дугаар дээр. За, окей. За, ингээд хоёрын нийт VS-ийн тоо 9-4 харьцаад явж байна. 5 оноор нийлээтэй явсаар л байна. 5 оноор юухан байх уу гэж би чи бараг батгалаа. За, тэгэхээр та бүхэн ч гэсэн бит хоёр гэхдээ сайн нөр ямар нэмэ халуун дээр гэх чинь яг араас нь шууд энэ дугаар руугаа орчлоо. Тэгэхгүй бол болохгүйсэн бохгүй. Ягаад тэгэхээр нөгөө нэг энэ мэдрэмжийн дээр уус яг алцах гэдээсэн амар алцах гэдээсэн. Тэгээд явж исэн нэгэн дээр нь хашгирчлаа нэгэн дээр нь би ажиллаа. Яарс нэгэд ахаа та бүхэндээ хэлэхэд Иргүү тоглоом болон тэмцээнүүдийг маань хоорондоо гэр бүлийнх нэрээ туршаад үзээрэй, тоглоод үзээрэй. Хамгийн гол нь амьд харилцаатай байгаарай гэж дахин хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо утас оролтууднууд их хөвддөг бол чинь зурагтаар одоо үзэх юм байхгүй болсон. Facebook, Instagram орчин бол дийлхэн зүгээр зураг эсвэл пост яг онц ноцтой мэдээлэлийг аягүй их давалгаалдаг болсон шүү дээ. Тийм. Тэрнээс гадна зүгээр л амьд харилцаатай байгаарай. Окей. За нэвтрүүлгийн турш хамтаасан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Түр баяртай. За баяртай үзэгчдээ. Тэгээ хамгийн гол нь манай нэвтрүүлгийн болон манай телевизийн энэ бичлэг болгон дээр лайк дараа шеэр хийгээд хамгийн гол нь subscribe дараа. Мартваа манайхаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчдээ.